одоо даатгагддаг. Даатгалын сандаа өөрөө хэдэн төгрөгөөр жилгүү бол хэдэн төгрөг тэтгэмж авахын гэдгээрээ төлөвлөж тооцоогоо хийж даатгалаа төлцгөөдөг юм билээ. Тэгэхээр миний өргөдөл гаргах анх санаа бол ерөөсөө энэ бид үндсэн хуульд захирагддаг арчилсан тогтолцоот нийгэмд амьдарч байгаа иргэд энэ дээр үлгэр жишээ болж түүчэлэх ёстой эрхэм гишүүд та бүгд байгаа. Тэгэхээр үндсэн хуульд нийцэж гарч байгаа органик хууль, нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олох тухай хууль болон улсын хурлын тухай хууль хоёр чинь яг адилхан хүчин чадалтай хоёр бол байхгүй юу? Нийгмийн харилцааг зохицуулж байгаа адилхан хүчин одоо зохицуулах шин чанарынхаа хувьд өөр боловч үйлчлэх цар хорооны хувьд Монгол улсын нийт иргэн одоо дагаж мөрдөх ёстой юм органик хуулиуд. Гэтэл энэ хоёр хуулийг харьцуулаад үзэхээр жирийн иргэндээ бага байдлаар ажилгүйдлийн тэтгэмж гэж тодорхойлж хуульчилж өгчхөөд 10 сарын дараа өөрсдөө гаргасан хуулийн дээр болохоор бүтэн авна гэдэг нь энэ нь өөрөө нөгөө үндсэн хууль захирах ёстой гэсэн зарчим хүнийг эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгарлан гадуургаж үйл болно гэсэн энэ зарчимтай харшилж байгаа. Цаашлаад энэ үндсэн хуулийн маргаанчиж болохоор за бүр цаашлбал тийм ээ өөрсдийн эрх мэдэл албан тушаалаа одоо уруулаа ашиглаж өөрсдөө давуу эрх бий болгож байгаа ийм асуудал яригдана. За баярлалаа.